Сайн байцгаана уу? Өнөөдөр Эртний Монголын хүүхэд хүмүүжүүлэх сургаалаас та бүхэндээ сонирдуулъя. Манай ард түмэн эртнээс нааш хүүхдийг хүмүүжүүлэх талаар ариун баялаг сургаал хэлцгийг хэлэлцсээр ирсэн түүхтэй билээ. Эхлээд дараах сургаалын талаар авч үзье. Энэ нь болохоор хүүхдийг идэж чадмагцсан баруун гарыг нь сурганаа. Хэлж чадмагцсан эрхлэх үйлийг үл гарганаа. Явж чадмагцсан дөрвөн зүгөө дээд доодыг ухуулна. Мэхэс хийж чадмагцсан эцэг эхээ хүндэтгэхийг сургадаг. Хүүхэд идэж уухын дунд сөөм өсдөг. Хүүхэд эрхэлж наадахын дунд төө өсдөг. Хүүхэд инээд хөөрийн дунд тохой өсдөг. Хүүхэд итгэл хайрын дунд алд өсдөг. Хүүхэд хүмүүжүүлэх 10 зарчим гэдгийг манай ард түмэн юу гэж авч үзэж байсан бэ гэдгийг үзье. Хамгийн эхлээд хүүхдээ зөв хайрл. Хүүхдээ зөв хамгаал. Хүүхддээ сайнаар үлгэрл. Хүүхдтэйгээ хамт үйл хий. Хүүхдтэйгээ хамт тоглож наад. Хүүхдтэй амьдрах ухааныг зааж сурга. Хүүхдтэй өөрийнх нь хүчийг хэл. Хүүхдээ чих зөөлөнтэй өсөг. Хүүхдээсээ амьдралын ирээн барааныг бүү нуу. Хүүхдээ дурсах юмтай өсөг. Хүүхэд хүмүүжүүлэхэд манай ард түмэн цээрлэх ёсыг бас авч үздэг байсан байх нь. Энэхүү цээрлэх ёснууд нь дараах зүйлс байдаг байх нэ. Хамгийн ихэнд хангалуун байлгуул хэнэггүй голомтгой болно. Гашуунаар дасгавал архичин болно гэж цээрлдэг. Өнгө үзэмжинд дасгавал ганган хээнцрээс өөцгүй болно. Эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно. Хэрүүл зодоон улаа үзүүлэхийг цээрл. Нойрон давтуулахаас болгоомжилж эрт босгож сурга. Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайван байдалд сурга. Залхуу хойрог байдлыг цээрлэж ажилсаг зүтгэлтэй байхыг сурга. Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга. Хов зөөх илүү үг ярихыг цээрлэж үнэн цөөн үгтэй болгож сурга. Худалч хуурамгийг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлээ. Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрсөг байдлыг сурга. Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга. Ажиггүй алгуурыг цээрлэж ажигч гярхаад сурга. Ашигч шунхайг цээрлэн амарлингуй өглөгч байдалд сурга. Аймхай хулчгарыг цээрлэн эрэмгий зоригтой болгож сурга. Атаа жөтөөг цээрлэн ариун бодис сэтгэлтэй болгож сурга. Нүд хуурахыг цээрлэн алсын хараатаа туйлбартай байдалд сурга. Хатуу хэрцгийг цээрлэн хайрлаж инэрхийг сурга. Үрлэгэн гамгүй байдлыг цээрлэн өсгөж үржүүлж аривдах хямгатахад сурга. Эдгээр зүйлсийг хүүхэд хүмүүжүүлэх цээрлэх ёсон хэмээн нэрийдэж
үүнийг үеийн үед дагаж явдаг байжээ.